Та бүхний амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. 16 дугаар бүлэг чөтгөр баал 4 дугаар хэсэг. За өмнөх дугаард бид нэр энэ сүүмэр хэлний 100 буюу суу гэсэн одоо мэдлэг суу ухаанч гэдэг юм тэр үгний тухай ярьсан байгаа. За энд ийм зураг тавьсан байна. Зураг Тэл Ал Убайд археологийн дурсгалт газраас олдсон нийтийн он тооллын өмнөх 5500-аас 3700 оны Анзу гэж байгаа. Тэр Тэл Ал Убайд гэдэг нь болохоор тэр Иракт байна уу да тий. Anzu could therefore mean simply heavenly eagle гэж байгаа. Вики дээр гэж байгаа юм л да. Anzu гэсэн үг нь болохоор тэнгэрийн одоо бүргэд гэсэн утгатай байна гэж Вики дээр тайлбарлаж байгаа. Мэдээж тэр Ану гэдэг нь тэнгэр, 100 буюу суу гэдэг нь шуу юм шиг байна. Тэгээд бүргэд гэж байгаа. За ийхүү эртний сүүмөрт зарим хот улсын сүлд магадгүй сургууль институтийн сүлд болсон тэнгэрийн суу буюу Анзу гэсэн сүнс бурхан байжээ гэж байна. За энэ монгол хэлтэй ямар холбоотой юм бэ гэхээр хүн заримдаа санамсаргүй тохиолдлуудад итгэх хэрэгтэй гэж байна. Монголд Баал Анзу гэсэн үгс хамтран ажиллах шинжтэй байдаг. Монгол оронд Анзу гэж бас байгаа, Баалч гэж бас байгаа. Хүнд оолз, гарз, алз байхаас гадна анз гэсэн юм байдаг. Энэ ял багсаг торгох шийтгэл гэж байна. Шийтгэх ял. Анзууч гэж бичнэ. Торгуул нөхөн төлбөр шийтгэл. Тэм хуучирсан үг гэж тооцогддог. Анзуу гэсэн зүйл бий. Жишээ нь халах журам хуулийн 2 дугаар бүлэг хулгайн цаас 37 дугаар зүйл. Хулгайч малын эзнийг алах ахуул хүн алсны анзуу өгөөд үлдсэн малыг нь засаг ноён аваад биеийг нь хошууны дотор боол болгон барьж өгдөг. Боолын нийгэмтэй байсан байна. Боол гэж байх нь байна. Гэмт хэрэг хийсэн хүн та боол байх ёстой ч гэдэг юм. Мал анзуу нэс гүйцвэл халуун амийг нь цөм барьж өгдөг гэж байгаа. Нэг талаар цаазаар авах байх л да. За бусдыг уншаад явах уу. За халах монгол хэлэнд анзуу буюу ялтай хүнийг цэрэг цагдаа олж баалах буюу шийтгэх ёстой байдаг. Тэгэхээр ял гэж байгаа, анзуу гэж байгаа, баал буюу шийтгэл гэсэн юм байгаа гэхэд байна. За сүсэг бишрэрлээ байдаг. Бурхад шийтгэл болгож тэнгэрийн бүргэд анзууг хаалт дотор байгалийн ямар нэгэн гамшигыг илгээдэг. За анзуу буюу анзууг одоо монгол хэлний өшөө гард гэж хэлж болно. Байгаль эхийн гисгээл шийтгэл гэж байна. За нэг тийм зураг тавьсан байна. За Аха Симрук Турк ардын үлгэр гинэ. Мөнх тэнгэрийн хүчит ор өгүүлрэн. За мөнх тэнгэрийн хүчит ор өгүүлрэн гэсэн учраас би энийг зөв зүйтэй юм байна гэж олж харсан байгаа. Хэрвээ Аллах тэнгэрийн дор одоо өгүүлрэн гэсэн бол бидний нөгөө нэг тэнгэрийн шашны эд биш Аллахын юм болж таарах гэдэг байхгүй. Тэгэхээр энэ тэнгэрийн шашны зүйл учраас мөнх тэнгэрийн хүчит ор өгүүлрэн гэж эхэлсэн учраас. За эрт цаг дор төмөр газраар нутагтай Аха Симрук хаалтан дотор цагаан бүргэд баатар амьдран суудаг байжээ. Симрук зоригтой бардам нүүдэлчин баатар юм. Нэг өдөр аялан явж байтал нэг бугтай тааралдаж гин. Хутгаа аваад шидэх гэтэл буга. Би байгаль байна. Би энэ уулын хамаг сайхан байна. Хэрвээ чи намайг албал төмөр бүргэд чамайг алан шүү гэж анхааруулжээ. Симрук үл итгэн хутгаа шидэж бугыг алжээ. Одоо тэр нутаг усны савдгийг алчихсан юм шиг байна. Буг эхлээд тэнгэрт хөөрөөд газрын гаваар ороод алга болов. Симрукийн худаг газарт унаад хідэн хэсэг болон бутрав. Газрын гаваас төмөр шувуу гарч ирээд баруун зүүн тийш харж Симрукийг нэг хараад авраг далавчаа дэлгэн тэнгэрт хөөрч одов.
Сэмрүкийн ордон гэр алтан дэлхий хаалтан дотор их орон юм шиг байна. Сүрч амьдрах аргагүй болов гин. Ийхүү нүгэлтнийг мөнх тэнгэр цээрлүүлсэн гэжээ. Энэ интернетэд байдаг Төлөө тгийн гэсэн YouTube channel дээр байгаа. За тэгэхээр энэ том одоо юу гэдгийг хан гарц шиг ийм шуу байгаад энэ нь байгалийн бисгээс шийтгэл болдог тийм одоо сүсэг биширлийн юм байдаг байна. Өөрөөр хэлбэл хан гард бол эрлэг хааны илч гэсэн юм ярих гэдэг байгаа байхгүй юу? За зураг тавьсан байна. Аянганы эзэн Баал бурхан гэж байна. За энэ яг тухайн одоо юу гэдгийг хамгийн их яригддаг газар нутаг дээр нь яаж хүмүүс одоо Баалыг дүрсэлдэг байсан талаар байна. За эхний зураг нь болохоор тэр нэг Египтийн эзэн хаан дайтаж явна. Тэгээд нөгөө нэг дайнд шархтаад унтсан байгаа хүнийг авчиж алж байгаа байхгүй. Тэгэхээр тэр дагаад яваа зарцсан нь болохоор ямар амар харгисан юм бэ гэдэг юм тийм ээ. За тэгээд иймэрхүү янз бүрээр дүрсэлдэг байсан байна. За Баал, Бэйлгэн эсвэл еврей хэлэнд Баалч гэн тийм үү. Энэ эртний Левант нутагт баруун хойд Семит хэлээр эзэн эсвэл ноён гэсэн утгатай цол хүндэтгэлийн үг байв гэж байна. Эсвэл Бэл, Акад хэлэнд Бэлүү гэдэг Месопотамийн Акад, Сир, Бабилоны шашны янз бүрийн бурхтыг дуудахад хэрэглэдэг эзэн эсвэл ноён гэсэн утгатай цол юм. Баал, Бэл гэж ярьдаг ч юм уу тий. Тэгж ярьдаг байсан байна. Үхэр ундаг, эвэртэй тэтэм зүүдэг, борохоо барьсан бурхан бол Хиндու шашны Яама. Монголын эрлэг хаан муу юм. Хиндүү шашны Яама болохоор өөрөө нэг тийм эвэртэй биш. Тийм малгай өмсцэн тэгээ малгаан дээр нь эвэр байдаг ч юм уу, тийм байдаг тийм үү. Монголд болохоор бүр үхэр толгойтой байдаг. Гэхдээ эрлэг хаан үхэр толгойтой. Бас аянга цахилгаан буюу очир барьдаггүй. Үхэл очир барьдаггүй шүү дээ, тийм үстэй. Очир барьдаг бурхан бол аянганы эзэн Индра бурхан байдаг. За монгол хэлэнд Бээл гэж байна. Манжийн үеийн хэтэрхий дөрвөн зэрэгтний хэрэгмийн 2 дугаар зэрэг одоо эртнээсэл энэ Бээл явж штэ тэр гэдэг ч юм уу. Тэгэхээр эзэн явж ин ч гэдэг тиймэрхүү юм бас монгол манж хэлэн тийм байсан байгаа байхгүй. Тэгэхээр балбах гэж байна. Байн цохих нүдэх төмөр балбах зүхээр балблаа. Бэл гэсэн үг чинь бэлтгэл мөнгө бүлэгт бид нэр авч үтсэн гэж байна. За ийм нөгөө хүн хөшөөнүүд байдаг. Чулууг балбаж хийсэн хүн хөшөөг түрэг хэлэнд балбаал гин. Баатар зоригт нь дайчин хүнд балбаал хөшөө босгодог эртний ёс байвч зарим монгол балбаал зэвсэггүй гэж байна. Тэр синтийн дээр суудсан аяр барьсан зэвсэг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн тийм одоо юу гэдгийг инх тайвныг хүссэн тийм одоо юу гэдгийг зүйл одоо монгол хүнд байдаг гэх гээд байгаа юм. Гэтэл чин төргүүд болохоор ер нь зэвсэгтэй дараа төрөлд ч гэсэн зэвсэгтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ерөнхийдөө тэр зан авирын нэг тийм ялгаа байна тийм үү. За анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдрийн хувьд иймэрхүү байна.